Бээжингийн шулаачдыг бэмбэгнүүлж явсан орлойн хөх доодой. Энд өгүүлэх орлойн хөх доодой нь Даргангийн сайн эр хангай базартай нэгэн цаг үед амьдарч байсан шилийн эр билээ. Зохиолч Дэ Мамын газар шороо романд орлойн хөх доодойд цухасхан дурддагдаад өнгөрдөг. Энэ хүн бол хангай базарыг нас барах үед эхнэр бадамтай цуг түүний ясыг нь барьж улмаар алтан овоонд нутаглуулдаг хүн юм. Ийм нэгэн бэсрэг дүр байдаг ч гэлээ. Бодит амьдрал дээр орлойн хөх доодой нь жинхэнэ шуугуулж явсан ир аж. Энэ тухай Дарганг нутгийн уугуул 75 настай Сундуй Жавгай хуучлагта. Манжийн үед Даргангийн сүрэгчин хошуунд хошуу үрээний алба гэж байсан юм билээ. Түүх сударт үүнийг агт үрээ гэж тэмдэглэсэн байдаг. Хошуу үрээний алба нь Манжийн хааны зарилгаар Бээжин рүү жил болгон мянган азарган үрээ аваачдаг байж. Тэр үед Дарганг нутагт агтан үрээ гэж байсан бөгөөд урагш нь аваачих азарган үрээдийг энэ хүрээнээс Манж хятад нийлсэн 20-30-аад ир тууж явдаг байсныг бодоход их л хатуу харуул хамгаалалтай байсан бололтой. Яагаад гэвэл Даргангийн сайн эрчүүд азарган үрээдийг урагш нь гаргаж байгаа сургаар замаас нь дээрэмддэг байж л дээ. Энэ дээрмийн гол толгойлогч нь орлойн хөх доодой гэдэг шилийн ир байсан тухай манай нутгийн хөгшчүүд ярьдаг байлаа. 1950-аад оны үед намайг 20 гаруй настай байх үед манай нутгийн Гүр дамб гэдэг өвөө орлойн хөх доодойтой цуг Бээжин рүү гаргадаг азарган үрээдээс тастаж хөөдөг байсан тухайга ярьдаг байсан юм. Гэхдээ Гүр дамбгай орлойн хөх доодойтой энэ зэрэгцхээр шилийн ир байгаагүй юм билээ л дээ. Ердөөл адуу хөөх үед нь хамжигчаар оролцдог жижигхэн банд байж. Даргангийн сайн эрчүүдээс орлойн хөх доодой нь Манжийн эсрэг тэмцэгч чанараараа нилээд дээгүүр бичигдэх сайн эр мөнөөсөө мөн гэсэн юм. Энэхүү ярианаас арга зайлтай Манж нар халахын азарган үрээдэг яагаад урагш нь гаргадаг байваа гэсэн асуулт гарч ирнэ. Эзэн Чингисийн үеэс эрчит дөрвөн туурайгаараа дэлхийн талыг тамгалж явсан давжаа биетэй, давхил сайтай Монгол мордын чадал чансааг Манж нар мэдэж авснараа тамир тэнхээ үр төл муутай хятад гүүнүүдэд хээлтүүлэх гэж ар халахын азарган үрээдийг Бээжинд хүргэдэг байсан нь ойлгомжтой. Арга зайлтай Манж хятадуудын дотор санааг ямар барж идэх вштэй. Тэдний энэхүү санааг аймхайх улчгаар халах ноёд мэдсэн ч мдээгүй царайлаад эрх муутай ядмагхан хувь заяатайгаа эвлэрдэг байсан биз. Харин орлойн хөх доодой мэтийн шилийн эрчүүд Бээжин рүү цөлөгдөж буй мянган азарган үрээдээс хэд гурвыг нь тастаад авч үлддэг байсан нь яамай да. Гэхдээ тэр азарган үрээдийг халахын нутагт явхад нь тастаж хөөдөггүй. Хятадын нутаг руу лавхан орж Бээжин рүү дөхөөд ирмэгцэн өмнөөс нь тосч очоод тастаж хөөдөг. Нэг ёсондоо угтуул дээрэмчин гэдэг нь байжээ. Энэ нь ар халахын шилийн сайн эрчүүдийг Манж ноёд хардаж сэрдэхгүй нэгэн баталгаа болдог байсан бөгөөд азарган үрээдийг туусан Манж хятадууд халахын нутгаас алслан холдмогцоо муу хулгай нарын савраас мултарчглаа гэж бардамхан бодоод тайвширч явтал нь өмнөөс хятад дүр төрх бүхий дээрэмчид гэв гинэтхэн гарч ирээдэл адуунаас нь тастаад хөөчих жишээтэй. Орлойн хөх доодой инхүү Бээжингийн шулаачдыг Бээжин хавцаан дээрэмддэг аргагүй л ухаан сүгэтэй сайн ир явжээ. Тэрбээр зүгээр нэг адуу хөөдөг цөлх ир явсангүй. Засаг ноёдтойгоо заргалд нь тэмцдэг, үгийг нь авч хэлцэхгүй бол даах хүрээний сайд нарт заргын бичиг илгээчдэг. Ухаандаа бол цэцэг нуурын дугуйлангийн ард аюуш маягийн хүн байжээ. Жишээ нь Жанчхүүгийн Хусай амбан Даргангийн хончин гарыг өөртөө тастаж авахаар улайрах үед нь орлойн хөх доодой тэргүүтэй хүмүүс эсэргүүцэн тэмцэж байсан гэдэг. Сүүлдээ Хусай амбан уламл улайрч хончин гарыг нь тасалж болдоггүй юм бол хотол хошуугаар нь ховх татъя л даа гэж аарахад өөртөө халах ноёдыг урвуулах Даргангийн хончин гар, баруун зүүн адуучин гар бүгдийн тэргүүн гих мэтийн албан тушаалд дотуур тамиртай хятад ноёдыг суулгах, орлойн хөх доодой мэтийн тэмцэгч ирсийг муу хулгайч, төрийн бөөс гэж дайрч давшлан тамгын газрын тахруудаар залхаан цэрлүүлэх гих мэтийн уваагийн үйлдэлийг хийж эхэлжээ. Үүний эсрэг орлойн хөх доодой эцсээ хүртэл тэмцэж, даах хүрээний сайд нарт заргын бичиг илгээж,
Улмаар Жанчхүүгийн хусан амбнаас заргаа ялж авч чадсан гэдэг.